Итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн үеийн цаг маань үргэлжилж байна. Тэгээ бүгдөө Бурхан эзэндээ даатхан залбирцгаая. Халелуя эзэм та бидэнд шинэ өдрийг өгсөн талархаж байна. Тэгээ энэ өдрийг танд үргэлжлүүлэн даатхан өргөж байна эзэн. Тэгээ таны өдөр дамж чиглүүлэг хамт байх болтугай. Танд бүгдийг даатхан өргөж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За хамтдаа бүгдөө дуулал номын 126 дугаар бүлгийг хамтдаа уншицгаая. Эзэн Сионы олзлогчдыг буцаан авчрах үед бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв. Тиймээс ам маань инээдэр хэлмэн баярын ухаагаар дүүрсэн юм. Агуу үлсийг эзэн тэдэнд бүтээжээ гэж ард түмэн үндэснүүдийн дунд яригдлаа. Агуу үлсийг эзэн тэдэнд хийсэн бид баяртай байна. Аяа эзэн олзлогчдыг минь өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач. Нулимс туслуулан үр сулгагчид уухайн дуутай ургац хураах болно. Үртэй удаа үүрэн уйлан нааш чааш явах тэрээр багцлсан тариагаа үүрэн баяр хөөрийн дуутай гертэ ирэх болно. Амен. Халелуя. Их эзэн алдрыг хүргэе. За тэгээ бүгдөө өнөөдөр хамтдаа нулимс дундах найдвар гэсэн сэдвээр бүгдөө хамтдаа суралццгаая. За хүний амьдралд баяр баясгалан зовлон гоныг ээлжлэн тийм ээ одоо ирдэг байгаа. Зарим өдрүүдэд бид нар одоо үнэхээр мөрөөдөл мэт тийм ээ одоо зүйл бидний амьдралд олж тохиолдож үнэхээр итгэж тийм одоо чадхааргүй тэр одоо гайхамшигт зүйлсүүд бидний амьдралд одоо бий болдог бол зарим үед болохоор ой гашуу нулимсанд автсан итгэл алдарсан тийм үеуд бас биднийг огтдог байгаа. Харин дуулал 126 дугаар бүлэг бол Бурхны итгэлт чанарыг тунхаглан зарласан зовлон дундах найдварын дуу юм а. Энэ нь өнгөрсөнд хийсэн Бурхны гайхамшгуудыг сануулахын зэрэгцээ өнөөдөр зовж байгаа хүмүүст итгэл найдварын баяр хөөргийг тийм одоо өгөх зорилготой дуулагдсан одоо дуу байна. Тэгэхээр энэхүү үйл явдал болохоор манай эртний 500-аад оны үед Израильчууд одоо Вавилонд цөлөгдөж, тэнд боолчлогдож одоо тэгээд үүний дараа 70 жилийн дараа тийм Вавилоноос чөлөөлөгдөн гарч явхдаа одоо ариун сүмрөө өсөх одоо магтаал хүндэтлэлийг өргөн Бурхан эзнээ алдаршуулан магтсан тийм гайхамшигтай магтаал тийм одоо дуулал юм а. За эндээс бүгдөө хамтдаа суралццгаая. За нэгт нь болохоор өнгөрсөн гайхамшгууд гэж. Тэгэхээр өнгөрсөн гайхамшгуудыг эргэн санах. Өөрөөр хэлбэл өнгөрсөнд үйлдсэн Бурхны гайхамшигтай хүчрхэг моторын үйлсийг бид үргэлжид эргэн санаж тийм ээ бид нар бодож байх хэрэгтэй. За 1-3 дугаар ишлэл дээр за харах юм бол те эзэн Сионы олзлогчдыг буцаан авчрах үед бид зүүдэлж байгаа хүмүүс адил байваа гэж хэлсэн. Тэгэхээр эзэн тэдэнд маш гайхамшигтай тийм одоо зүйлсийг Бурхан хийж тэд бүр итгэж чадаагүй. Тэд итгэж чадаагүй учраас бүр өөрсдөө зүүдэлж байх гэж бодсон байна. Эзэн бидний амьдралд яг ийм гайхамшигтай зүүдэлж байгаа мэт тийм ээ. Тийм одоо үйл явдлыг бидний амьдралд бүтээж бидний амьдралд бий болгодог Бурхан байгаа. Тийм учраас бид үргэлжид бид бас Бурханы өнгөрсөнд бас хийсэн тэр гайхамшигтай үйлсүүдийг бидний эргэн санаж тийм бас бид нар бодож байх нь чухлаа. Яг л ихэнхдээ бид нар заримдаа мартчихдаг. Өнөөдрийн хүнд зовлон, өнөөдрийн хүнд бэрхшээлүүд, өнөөдрийн тийм одоо сорилт шахалтууд ирэх үед бид нар өнгөрсөнд Бурхан иймэрхүү зүйлсүүдээс яаж биднийг авч гарч ирснийг, яаж бидэнд үнэхээр тийм зүүд мэт тийм одоо гайхамшгуудыг бүр итгэж чадхааргүй тийм зүйлсүүдийг хийж ирснийг бид харамсалтай заримдаа бид нар мартчихдаг байгаа. Бурхан таны амьдралд өмнө нь хийсэн зүйлсийг та санаарай. Энэ нь бол маш чухал бөгөөд түүний хийсэн гайхамшгуудыг бид нар мартахгүй байх нь өнөөдрийн бидний амьдралын итгэлийн түлхүүр тийм болдго юм а. Ах トゥ нараа Бурхан таны төлөө өмнө нь үйлдсэн бол тэр дахин үйлдэж чадна. Бурхан эзээч өөрчлөгддөггүй. Тэр өнгөрсөн одоо ирээдүйд нэг л хിവэрэ ижил оршдог гэж Библиэлд тийм хэлсэн байдаг. За хоёрт нь болохоор тэгвэл нулимс доторх итгэл гэдэг. Аяа эзэн олзлогчдыг маань өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач. Нулимс туслуулан үр суулгагчид уухайн дуутай хамт ургац хураах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр заримдаа амьдралд итгэл алдрах тийм үе одоо байдаг. Бас итгэл алдарж байгаа мэт санагдах үе ч бас байдаг. Бидний залбиралд хариулт ирдэггүй.
бид тарсан зүйлээ бид нар хурааж чадахгүй байгаа. Хураагдахгүй байгаа юм шиг санагдах үеуд бидний амьдралд ирдэг байгаа. Гэвч энэ ишлэл өнөөдөр бидэнд итгэл найдварыг мань улам илүүхээр төрүүлж өгж байгаа. Бид нэг өдөр үнэхээр нулимстайгаар зүтгэлтэйгээр тарьсан болвол бид нулимс туслуулан эргээд бид нар баяр хөөртэйгээр инээд хөөр дүүрнээр бид нар хурааж авах тийм цаг үе бидний амьдрал ирнэ гэдгийг хэлсэн байна. За нулимс гэдэг бол зовлон шаналл төсвөр төвчээрийг илэрхийлж байгаа. Тийм учраас бид нулимс туслуулан ургуулна, тарина гэдэг нь зовлон шаналлын дунд ч гэсэн бид төсвөр төвчээртэйгээр амьдрах тийм амьдралыг бидэнд сануулж байна. За үүр гэдэг бол итгэлээр хийж буй таны үйлдэлүүд байгаа. Залбирал болон үйлс итгэл тусламж зориулалт энэ бүх зүйл. Тэгэхээр бид нар итгэлээр бид нар залбирлаараа бид нар одоо хийж байгаа аливаа зүйлсүүдэд өргөжлүүлээд бид нар үүнийгээ бид нар итгэлээрээ тарьсаар байх ёстой гэсэн. За ургац хураах гэдэг нь бурхан өгдөг хариултыг хэлж байгаа. Бурхан өгдөг бөгөөд бурхан өгдөг баяр хөөр хариулт амжилтыг бидэнд илэрхийлсэн байна. Тэгэхээр бурхан таны залбирлыг сонсдог бурхан юм аа. Тэр таныг зовлонг бас мэддэг бурхан. Тэр одоо танд ямар хэцүү нөхцөл байдал байсныг бас тэр мэднэ. Энэ нь бас үр бүтээлгүй, үр дүнгүй биш. Харин цаг нь ирэхэд ургацыг бид нар хураах болно гэсэн тэр гайхамшигтай амлалтыг, ятгалгыг өнөөдөр эзэн бурхан энэ зүйлээр дамжуулан бидэнд сануулж байна. За гуравт нь болохоор баярын дуутай ирэх тэр шин цаг үе бидний амьдралд ирэх болно гэдгийг хэлсэн байна. Инээмсэглэлээр иргэн ирэх болно гэж. Тэгэхээр уйтгаргын гониг бол мөнхийн зүйл биш. Ер нь бол хүмүүс бидний амьдрал тохиолдог зүйл бол мөнхийн зүйл биш. Өөрөөр хэлбэл бүх зүйл цаг хугацаатай байд. Энэ наранд орох бүх зүйл эзэн бурхны тогтоосон цаг хугацаан дотор байдаг учраас бид өнөөдөр заримдаа бид нар уйлж нулимс туслуулах үе байх хэдий ч эргээд бид нар үнэхээр баяр хөөртэйгээр инээд хөөрөөр дүүрэн ажиргалаар дүүрэн байх тэр цаг үеуд бас бидний амьдралд ирэх болно. За 6 дугаар ишлэл дээр өртөө утаа өөрөн ойлн найчаас явах тэрээр багцалсан тараага өөрөн баяр хөөрийн дуудаагаар гэртээ эргэж ирэх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр ямар их ургацыг авч энэ авсан ургац нь алганд нь багтахааргүйгээр найс чааш үнэхээр балмагдан тэгээд энэхүү багцалсан тариатаагаараа баяр хөөрийн дууга өргөөд гэртээ ирэх цаг ирэх болно гэдгийг энэ дээр хэлсэн байна. Зовлон, гашуу, итгэлгүй байдал хүнд хэцүү тэр өдрүүд бидний амьдралд ирсэн хэдий ч энэ ишлэл бидэнд юу хэлж байгаа гэхээр энэ бүх зүйлсүүд дуусч харин итгэл найдвар өгөгдсөн тэр цаг хугацаа бидний амьдралд ирнэ гэдгийг хэлсэн байгаа. Тийм учраас нулимс гэдэг бол төгсгөл биш юм ах танараа. Энэ бол төр зуурын зүйл. Энэ урсах шаардлагатай үедээ урсдаг, харин эргээд энэ нь өөрөөр нь тодорхой хэмжээний үр жимсүүдийг хурааж өргөж авч идэг юм аа. Тийм учраас бурхны хүн итгэмжит байж, итгэмжит чанараа хадгалж, бурхандаа илүү их итгэж, зовлон шаналл бэрхшээлүүдийн үед бурхнаас урвалгүйгээр харин энэхүү таны залбирлаар урссан нулимсчин, итгэлээр урссан нулимсчин харин асар их үр жимсийг багцалсан их тариа гар таны алганд таны тэвэрт үнэхээр тэврүүлэн таны амьдралд буцсан ирэх тэр цаг үе ирэх болно гэдгийг хэлсэн байгаа. Тэгэхээр ахт нар энэ бол бүгдөө төр зурих зүйл. Бурхан таны үнэнч үлсэгчийн хизээж орхихгүй юм аа. Өнөөдөр та итгэлээ алдаж, шаналж, залбирч, залхаж байгаа мэт мэдрэмжийг төрж хүлээж авч болох хэдий ч бурхан танаас урахгүй бөгөөд таны унгасан нулимс бүрийг бурхан тоолж бурхан үнэхээр адислан өрөөх болно. Дуулал номын 56 дугаар бүлгийн 8 дугаар эшлэлдэр миний төөрөгдөл бүрийг та тоолсон билээ. Нулимсийн та тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд тэд бичигдээгүй гэж юу гэж хэлсэн байгаа. Ах дүү нараа өнгөрсөн гэдэг бол бурхан таны амьдралд хийсэн зүйлсийг сан гэдгийг эзэн бидэнд ятгаж байгаа зүйл байгаа. Тийм учраас өнгөрсөнд бидний амьдралд хийсэн зүйлсүүдийг бүгдөө өнөөдөр санацгаая. Одоо гэдэг бол хичнээн хүнд байсан ч гэсэн өргөжлүүлээд тараарэ гэдгийг бидэнд одоо сануулж байгаа. Энэ бол залбираараа, энэ бол итгээрэй гэсэн утга санааг бидэнд илэрхийлж байгаа. Ирээдүй гэдэг бол яадаг вэ?
залбирлаар, итгэлээр тийм ээ бид энэ хүнд өдрүүдийг давах үед, энэ хүнд өдрүүдэд бид нар залбирлаар, итгэлээр үр тариагаа тарих үед ирээдүйд ирэх тэр ургацыг бидэнд сануулж илэрхийлсэн байна. Тийм учраас ургац хураах цаг ирэх болно. Нулимсаар тариалсан зүйлс нь баяр хөөрөөр буцан ирэх цаг үе бидний амьдралд ирэх болно. Тэгээ бүгдээр эзэн бурхандаа талархан энэ цагаа даатхан залбираад хамтдаа дуусгацгаая. Их эзэн бурхан минь танд баярлалаа. Танд алдар магтаалыг өргөж байна. Энэ цагийг зөвшөөрч гисэн талархъя. Тэгээд эзэн бид үнэхээр таны үгээр өрөөгцөн гайхамшигтай цагийн төлөө талархаж байна эзэн. Их эзэн тэгээд үнэхээр бурхан та өнгөрсөн одоо ирээдүйд нэг л хിവэрэ оршдог. Бидний хүнд зовлонтой, бэрхшээлтэй үнэхээр итгэл алдрахууц тийм цаг үеүүдэд ч гэсэн бурхан эзэн таас өөрийн гайхамшигт мотраар үлсээр бидэнтэй хамт байдаг бурхан тандаа баярлалаа эзэн. Тийм учраас бурхан минь өнгөрсөн таны хийсэн агуу үйлсүүдийг бид нэр үргэлжид санаж амьдарч байхад мань бид үргэлжид санахтаа энэ нь өнөөдрийн бидний итгэлийн амьдрал дах альва тийм үнэхээр сорилт шалгууруудын өмнөөс бид нар улам илүү итгэл алдрахгүйгээр амьдрах тэр гайхамшигтай хүч чадлыг бидэнд өгдөг бурхан. Ирээдүйд бидний залбирал болон итгэлээр дамжуулан бидний тарьсан үр олгон үнэхээр агуу хөрөөлүүдийг, ивэлүүдийг бидний амьдралд авчирдаг, үр жимсүүдийг бидний амьдралд хүртээдэг учраас талархаж байна эзэн минь. Бурхан аава тань талархан энэхүү гайхамшигтай цагийг өргөж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За эзэн бурхан та бүгдийг ивэн өрөөх болтугай.